Дэлхий даяарх онгоц суулгаалах хэрэгүүдийн ихэнхийг зорчигчдын дунд шургуулсан гэмт бүлэглэлүүд үлддэг. Харин нислэгийн Ахмад нөөрөө нэр хүнд албан тушаалаа ашиглан онгоцоо хулгайлсан хэрэгүүд харьцангуй зөөн боловч огт байдаггүй бол биш юм. Хамгийн сүүл сургагүй болсон MH370 нислэгийг хүртэл зарим хүмүүс нислэгийн Ахмадын санаатай үйлдэл байж болзошгүй гэж сэжиглэдэг. Харин 1998 оны 10 дугаар сард Air China компани 905 дугаар нислэгийг Тайван руу хулгайлсан хэрэг нь жинхэнэ утгаараа тухайн нислэгийн Ахмадын үйлдэл байлаа. Тэрч бүхэл их нэртэйгээ хуйлдан тус онгоцыг хулгайлсан байдаг. Онгоцыг хулгайлсан хэргийн гол баатар бол Юан Бин. Тэр 1968 оны 11 дугаар сард Хубэй мужид нэгэн түшимлийн гэр бүлд төрсөн. Тус хэрэг гардаг жилдээ дөнгөж 30 нас хүрэх гэж байсан юм. Юан Бин бол тун боломжийн гэр бүлд өссөн нэгэн. Эцэг эхийнхээ хүмүүжил өөрийн авьяас ухаан хөдөлмөрч зангийн ачаар тэрээр Хятадын иргэний нисхийн дээд сургуульд ийсэн орсон. Тус академик төгсөөд 24 наснда тухайн үедээ байгуулагдаад 4 жил болж байсан Air China компанид ажилд орж иргэний нисхийн нисгэгч болсон. Юан Бин авьяас чадaltaй нэгэн байсан. Нисэх ур чадварынхаа ачаар 5 жил ажилласны дараа Боинг онгоц жолоодох эрх авсан. Ингэж Air China компани Ахмад нисгэгч болсон. Тухайн үедээ Air China-гийн хамгийн залуу Ахмад нисгэгч байсан түүнийг хүмүүр гэрэлт ирээдүйдээ хэмээн ярьдаг байв. Иргэний нисхийн нисгэгч гэдэг нь мэрэгжлийн онцлогынхон хажуугаар жирийн хүмүүсийн хүрч чадхааргүй өндөр орлоготой ажил. Жишээлбэл Юан Бин Ахмад болоход нь үндсэн цалин болон нэмэлт тэтгэмжийг нийлүүлээд сарда бараг 20,000 юаны орлого олдог байж. 1990-ад оны үед энэ нь өндөр орлого гэж тооцогддог байсан. Түүнчлэн 1996-нд Юан Бинд Бээжингийн Гуаншэмэний хойд гудамжинд 2 өрөө байр хуваарлсан байв. Энэ үед тэрээр Air China компанид ердөө 3 жил гаруй ажиллаж байсан ба үе тэнгийнх нь тухайн үед нийтийн байранд амьдарч байж. Нэр хүндтэй ажил хангалттай орлоготой Юан Бин удалгүй амьдралынхаа ханиг олжээ. 1971 оны 3 дугаар сарын 13-нд төрсөн Бээжингийн багшийн их сургуулийг төгсөж Бээжингийн баг сургуульд багшилдаг Сю Мэйтэн гэх бүсгүйтэй гэр бүл болсон байна. Жирийн хүмүүстэй харьцуулбал тэдний ажил орлого нь сэтгэл хангалуун байхаар хичээнгүй ажиллаж улам хичээвэл ирээдүйд зөвхөн Ахмад байхаас гадна ахин дэвших боломж түүнд байсан. Гэвч Юан Бин ингэж бодоогүй. Учир нь түүний дотоод шунал төсөөлхийн аргагүй байлаа. Юан Биний онгоц хулгайлахаар шийдсэн шалтгаан нь Air China компани сүүлийн халамжийн хуваарлалттай холбоотой. Энэ нь Юан Бинд шинэ байр авах сүүлийн боломж байсан юм. Тэр ямар ч үнээр хамаагүй энэ боломжийг ашиглан том байр авахыг хүсжээ. Air China компани тогтоосон нөхцөлийн дагуу Юан Бинд дахин нэг байр авах эрх байсан ч өмнө нь нэг байр хуваарлуулсан учраас энэ удаа шинэ байр авахын тулд 1999 он хүртэл дахин 2 жил хүлээх ёстой болсон. Энэ байдаас болж Юан Бин компани нислэгийн багийн дарга тандж өөрийгөө аль хэдийн Ахмад болсон. Хангалттай нөхцөлтэй гэдгээ хэлэн заавал дахин нэг том байр олгохыг шаарджээ. Гэхдээ байр хуваарлах гэдэг нь маш эмзэг асуудал учраас дүрм журмын дагуу явагдах ёстой. Юан Биний шаардлага дүрмийг хэтрүүлсэн байсан тул мэдээж хэрэг татгалзсан хариу авчээ. Энэ нь Юан Биний бухимдлыг төрүүлж уур хэлнэ хүрсэн байна. Хүссэн байр нь олдоогүй тул Юан Бин ууртаагаар гэртээ харив. Явах замдаа бодох тусам улам уур нь хурж эцэстэн сэтгэл хөдлөлтөд автагдан ихнэр Сю Мэйтэй хандаж бид Тайван руу нисэе. Би энд ингэж уурлаж бухимдаж амьдрмааргүй байна гэж хэлжээ. Нөхрийнх нь уг Сю Мэйд айдас төрүүлж тэр даруй нөхрөө ятхан ийм бодол санаагаа орхихыг гуйсан байна. Эхнэр нь хэлэхдээ одоо манай гэр бүлийн орлого баггүй. Машин авсан, сайн сайхан амьдрах бүрэн боломжтой шүү дээ. Харин онгоц хулгайлна гэдэг бол шоронгийн хаалга татна гэсэн үг гэж хэлжээ. Эхнэр нь нөхрийнхөө бодлыг дэмжээгүйг мэдээд Юан Бин чимээгүй болсон боловч үнэн хэрэгтээ тэр энэ бодлоосоо татгалзаагүй. Тэр зөвхөн өөртөө хангалттай шалтгаан боломж гарч ирэхийг хүлээж байжээ. Цаг хугацаа аажмаар 10 дугаар сар руу орж байхад Юан Бинд нэгэн муу мэдээ ирв. Түүнийг шинэ ажилтнуудад сургалт хийх ажилд шилжүүлсэн бөгөөд энэ нь түүний нислэгийн цагийг түр хугацаанд багасгах гэсэн үг. Энэ нь Юан Биний хувьд эргэлзээгүй муу мэдээ байсан. Учир нь нисгэгчийн мэрэгшил туршлагыг гоочлон ниссэн цагийн тооцоогоор үнэлдэг. Нисгэгчдэд ниссэн цаг гэдэг бол нэр хүнд итгэлцэл цаашдын боломжийг тодорхойлох чухал шалгуур байсан.
Юан Бин анхнаасаа л бухимдалтай байсан тул энэ удаад бүр чихээр уралжээ. Тэр энэ бүхний цаана байрыг хуваарлах асуудлыг удирдсан даргын оролцоо байгаа гэж бодож, дарга нь өөрийг нь зориуд онилж байна гэж үзжээ. Энэ удаад Юан Бин гэртээ хараад Сюймэйтэй уулзан тэсгэл алдан уурлаж, "Би одоо энэ байгууллагад үлдэж чадахгүй. Би онгоц хулгайлаад Тайвань руу явна" хэмээн шулуухан хэлсэн байна. Харин Сюймэй нөхрийгөө тайвшруулан ийм тэнэг алхам хийхгүй байхыг ятгаж, бүх зүйл ийм муу биш гэж хэлжээ. Гэвч Юан Бин Тайвань руу явах шийдвэрээ аль хэдийн гаргасан байв. Учир нь өмнө нь Тайвань руу онгоц хулгайлан дөрвсөн хүмүүс тэнд сайхан амьдралаар амьдарч байгаа тухай мэдээлэл түүнийг хөөргсөн. Өөрийгөө тэднээс дутах зүйлгүй гэж үзсэн Юан Бин Тайвань руу очивол илүү сайхан хангамж идэлнэ гэж итгэжээ. Ийм бодлын нөлөөнд автан Юан Бин эхнэр Сюймэйгээ хамт нисэхийг ятгахын тулд юу ч хийхээс буцсангүй. Тэрээр Тайванд оцсныхоо дараах гоё амьдралыг магтан дүрстэж хэтрүүлэн ярьж байв. Эцэст нь Сюймэй нөхөртөөгөө хамт байхыг илүүд үзэн түүний саналыг зөвшөөрч. Ингээд эхнэр нөхөр хоёр Тайвань руу онгоц хулгайлан зугтахаар хамтран хувилдаж төлөвлөгөө зохиосон байна. Аль хэдийн шийдвэрээ гаргасан хосууд онгоц хулгайлах ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлжээ. Юан Бин хизээ аль нислэг дээр онгоц хулгайлах нь хамгийн тохиромжтой байхыг нухацтай тунгааж байв. Харин Сюймэй машин болон зарим үнэт зүйлсээ зарж эхэлсэн байна. Тэд тэсгийн ядан хүлээх зуур боломж гарч ирэв. Air China компани зүгээс Юан Бинд 10 дугаар сарын 28-нд Бээжингээс Мянмарын нийслэл Янгон руу нисэх даалгавар өгчээ. Тэд ч энэ өдрийг маш ихээр баярлан хүлээж байв. 1998 оны 10 дугаар сарын 28-нд Бээжингийн цаг агаар тогтуун тэнгэр цэлмэг нислэгт тун тохиромжтой өдөр байлаа. Бээжингийн нисэх онгоцны буудалд CA-905 олон улсын нислэгийг хариуцсан 2949 дугаартай Boeing 737 онгоц зогсож байв. Нислэгийн төлөвлөгөөнд зааснаар энэ нислэг Бээжингээс хойж Кунминий дээгүүр нисэн Мянмарын Янгон хот руу чиглэжээ. Тэр өдөр ахлах нисгэгчээр Юан Бин, туслах нисгэгчээр Вэн Фэй мөн 9 багийн гишүүн ажиллаж мөн нийт 94 зорчигч байсан. Тэдний дунд 20 гаруй гадаадын иргэн байснаас гадна Юан Биний эхнэр Сюймэй зорчиж явсан. Өглөөний 8 цаг 5 минутанд онгоц товлсон ёсоор хөөрж бүхээг дотор эрдэг шиг тайван эмх цэгцтэй байлаа. Удалгүй Юан Бин эхнэр Сюймэйгээ нисэх онгоцны кабинд оруулах шалтгаан хэлжээ. Энэ нь хууль бус үйлдэл байсан ч Юан Бин ахлах нисгэж байсан учраас бусад багийн гишүүд түүнд ямар ч эсэргүүцэл үзүүлсэнгүй. Өглөөний 8 цаг 45 минутанд онгоц Тайвань руу ойртож Юан Бин төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг болсныг мэдрэв. Тэгээд Юан Бин гинэт толгоогоо эргүүлэн туслах нисгэгч Вэн Фэй тандан энэ удаад бид Мянмар руу явж чадахгүй. Тайвань руу нисэн та надад туслаач гэж хэлжээ. Тухайн үед 35 настай байсан Вэн Фэй Юан Бинтэй 3 жил хамтран ниссэн бөгөөд Юан Биний үгийг сонсоод тэрээр түүнийг зүгээрэл хошигнож байна гэж удаад сүртэй хүлээж аваагүй. Гэвч Юан Бин гинэт дурлаж би хошигнож байгаа юм биш Тайвань руу ниснэ гэж хэлжээ. Юан Биний ийм ашиг харсан Вэн Фэй сандарч Сюймэйг харав. Эмэгтэй нүднээс нөхөр нь огт тоглоогүйг мэдээд Юан Бинд онгоц хулгайлах нь ноцтой гэмт хэрэг болохыг хэлж үүнийг хэвэл шийтгэл хүлээх болно хэмээжээ. Гэвч Юан Биний хувьд Тайвань руу явах нь аль хэдийн шийдэгдсэн зүйл байлаа. Юан Бин зорчигчдын аюулгүй байдлаар сүрдүүлж харин туслах нисгэгч Вэн Фэй нь зорчигчдын аюулгүй байдлын төлөө Юан Биний хүсэлтэнд зөвшөөрсөн. Ингээд нислэгийн удирдлагын эрхийг Юан Бинд шилжүүлв. Үүнтэй зэрэгцээд нисэх онгоцны кабинд өөрчлөлт ажиглагдсан тул бусад багийн гишүүд нисгэгчийн бүхээг рүү очтол кабины үдийг түгдсэн байлаа. Онгоцны удирдлагыг гартаа авсан Юан Бин нислэгийн чиглэлээ өөрчилж Тайваны Таоюан нисэх бодол руу нисэхээр шийдлээ. Зорчигч тээврийн онгоцны чиглэлийг өөрчлөлт нь хянагчдын анхаарлыг татсан байна. Туслах нисгэгч хянагчдад Юан Биний энэ шийдвэрийг мэдгдснээр хянагчид түнд хандсан ч Юан Бин хариу өгөөгүй бөгөөд харилцаа холбооны төхөөрөмжийг унтрааж. Юан Бинийг ятгахаар оролцсон боловч тусыг исаалв. Үүнийг мэдсэн нислэгийн хянагчид Тайваны талд онгоц хулгайлагдсан талаар мэдэгдэж, Тайваны талаас тусламж хүссэн байна. Үүний зэрэгцээ Тайваны талд зорчигчдыг зөв зохистой шилжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг хүссэн юм. Тайвань дахь China Airlines-ийн мэдээг авч Тайваны Чанкаши агаарын станц болон Тайваны иргэний агаарын тээврийн удирдлагын газрын орлогч дарга Жан Гожид мэдэгдэхэд тэрээр Тайваны тээврийн яамны нарийн бичиг дарга Жан Жажууд мэдээлсэн байна. Юан Бин онгоцоо Тайвань руу чиглүүлсэн ба Тайваны хоёр сөнөгч онгоц тэднийг дагалдаж эхэлжээ. Ингээд Хятадын их газрын төв шугамыг давсны дараа Тайваны Таоюан нисэх бодолд газардсан. Тухайн үед онгоцны зорчигчид Тайваны агаарын зурваст орсон даруйда тус онгоц хулгайлагдсныг мэдсэн бөгөөд тэд санаа зовж айд сандарч эхэлсэн байна. Онгоц газардсны дараа олон тооны цагдаагийн машин, гал сөнөгч болон эмнэлгийн түргэн тусламжийн машинууд хүрээлж авсан байна.
Юанбин өөрийн эхнэр Сюмэйтэйгээ хамт нэмсэглэн кабины үүдийг нээгээд өөрсдөндөө тун итгэлтэй байж. Гэвч тэднийг хүлээж байсан зүйл нь алах ташилт биш, харин хүйтэн гав байсан юм. Юанбин болон түүний эхнэрийг онгоц сулгаас хэрэг толбогдуулан шууд баривчилсан. Тэдний төсөөлөл үр дүндээ хүрсэнгүй. Юанбины сонссон зүйл бол хэрвээ их газраас онгоц хулгайлаад Тайванд очивол өндөр шагнал авдаг их яриа байсан ч үнэн хэрэгтэй. Өмнө нь онгоц барьцаалан Тайван руу дүргсэн хүмүүсийг Тайваны тал ямарч өршөөлгүйгээр цаазаар авсан байлаа. Гэтэл Юанбин энэ үнэг мэдэхгүй хүмүүсийн ам дамнан ярьсан худал хошин үгэнд итгэж өөрийн жалаадж явсан онгоцыг барьцаалсан байж. 90 он гарахаас өмнө Тайваны тал дөрвөн ирсэн зарим хүмүүсийг үнэлдэг байсан ч Тайваны нийгэм тухайн үед их газрын хулгайчдыг баатар гэж үзэхэ болсон байна. Эхнэр нөхөр хоёрыг баривчлан харин онгоцыг 28-нд их газар руу буцаасан байдаг. Хулгайлагдсан нислэгийн зорчигчид болон бусад багийн шүүд аюулгүй 9 мэнд бутсан байна. Юанбин Тайваны шүүхээс 10 сарын хорих ял авсан. Ялаа идэж дуусаад их газар руу буцаагдсны дараа Юанбинд хятадын шүүх дахин 3 жилийн хорих ял өгсөн. Мөн насан туршдаа нислэг үлдэх эрхгүй болсон байна. Харин Юанбинтэй хамт онгоц хулгайлах хэрэгт оролцсон түүний эхнэр Сюмэн Тайваны шүүхээс 6 сарын хорих ял авсан. Тэрбээр нөхрийнхөө төлөвлөгөөнд оролцож хамт Тайван руу дөрвөхөр онгоцсон суусан нь гэмт хэрэгт хамсаатан хэмээн тооцогдсон юм. Энэхүү гэмт хэрэгээрээ Юанбин өөрийн ирээдүйтэй нисхийн карьераа бүр мөсөн сүрүүлж гэр бүлийнхээ ирээдүйгч үгүй хийжээ.